Намайг Сумьясүрэн гэдэг Солонгосын кино урлаг болоод одоо телевизийн чиглэлд 7 жил ажилласан байгаа. 레디 바다 예쁘다 큐. 식구들 데리고 빨리 도망가. 우리 딸 절대 잡히면 안 돼. 장 김현기. За хамгийн сүүлд Өмнөдөг зорих зам гэдэг төсөл дээр ажилласан. Монгол Солонгос хоёр бол хамтраад хоёр талаасаа хөрөнгө оруулалт хийсэн маш том төсөл дээр бол ажиллаад одоо нээлттэй хийгээд бид хэд бол маш амжилттай нээлттэй хийсэн байгаа. 2018 оноос бол эхлээд Солонгосын кино урлагийн салбарт би орж ирсэн. 2018 он Different Tree гэдэг ол ангит кинон дээр миний хамгийн анхны ажлын гараа маань найруулагчийн багийн хамгийн одоо кофе зөөгч буюу хамгийн баг одоо ажилчнаас нь эхлээд ингээд найруулагчтай жинхэнэ кофегийн зөөгөд эхэлсэн юм төсөл байгаа. За 2019 онд болохоор Wonderful My Life гэдэг одоо Монголд бас гарсан байлээ. Боловсрол телевизээр гарсан энэ төсөл дээр болохоор шууд техникийн төсөл дээрээс 2 шат дэшээ ахиад ингээд ер нь бол туслах найруулагчийн яг доотлын позишн дээр ажиллаад маш амжилттай 120 ангит киног бол хийж дуусгасан байгаа. За 2020 онд болохоор Witch Steiner гэдэг төсөл дээр ажилласан. За энэ маань болохоор 8 ангит төсөл байсан. ТV-ээр гарсан байгаа. TVN гэдэг телевизээр гарсан. За ер нь бол миний бол яг ингээ өсөн дэвчих бол маш ингээ том гараа болсон төсөл байсан. Энэ дээр бол яг би өөрийнхөө найруулагчийн багийн одоо хамт олонтой 7 хүний бүрэлдэхүүнтэй найруулагчийн багийн хамт олонтой бол анхын төсөл дээр уулзж исэн байгаа. За энэний дараа Our Beloved Summer гэдэг одоо Netflix-ийн Space-ээр гарсан Netflix-ийн төсөл дээр яг энэ дээр бол би туслах найруулагчаар өөрөө гардаж ажилласан байгаа. За миний дээр бол бүх одоо ингээд юм контролддаг бас нэг туслах найруулагч гээд нийт ер нь 3 туслах найруулагчтай. Одоо тэрний одоо нэг нь болж ингэж амжилттай ажилласан. За тэрний дараа одоо Strong Girl Намсун гэдэг Power Girl гэдэг энэ төсөл дээр бас ажилласан байгаа. За энэ төсөл маань маш онцлогтой байсан. Netflix-ээр гарсан Солонгосын JTBC гэдэг телевизээр бол гарсан байгаа. Монголд зураг алдтай байсан. Маш одоо сэтгэлд ингээд үлдсэн маш гоё төсөл байсан. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын зөвшөөрөлтэй аль биесний зээлийн үйлчилгээ GME, найдвартай найрсаг үйлчилгээгээр олондоо танигдсан GME 2-оос 20 сая воны зээлийг хамгийн хурдан, хамгийн хэлбэрээр шийдэж байна. 100% онлайн зээлийг гэрээсээ шийдвүүлээд авах боломжийг бид танд олгоно. 2 дугаар курсээ төгсөөд ер нь бол би энд яах гэж ирлээ. Би одоо ер нь энд сураад төгсөөд мэрэгчлэрээ ажиллахгүй бол одоо надад Солонгост ямар ч байх шаардлага байгаагүй. Би одоо энд мэдээж хэрэг одоо хүмүүсийн муухагаар ярьдаг хар ажил хийх гэж ирээгүй. Тэнгүүтээ бодсон би ер нь яавал энэ телевизийн чиглэлээс салбар руу ингээд орох боломжтой вэ гэж бодож байгаад шууд нэг өдөр багш дээрээ ороод багшаа надад ингээд би амралтаараа дадлах юм байна. Надад дадлага их ингээд би ингээд мөнгө төгрөг авахгүй, цалин мэл үнс авахгүй, өнгөө дадлага их ингээд боломжтой газар байна уу гэдгсэн чинь багш тухайн үед телевизийн нэг юм жижиг нэвтрүүлэг бэлтгэдэг газар ингээд чи ингээд очиод энд очиод ингээд 2 сар дадлага хийчихээ. Тэгвэл одоо болохоор байна гэв. Тэгэл би шууд тэр үед амраал чимдамда хувцас хийгээл энд одоо солонгосчуудын сайн мэдэн Кушивон гэдэг яг ингээд нэг хүн ингээд амьдрах боломжтой дотроо жижигхэн ортой телевизтэй ингээд хөрөгчтэй нэг жижигхэн нэг өрөө гэдэг. Тэрийг би 2 сарын хугацаанд түрээслээд тэгээд дадлага хийчихсэн баа. Маш халуун өдөр би яг ингээд чамдамаа чигээд тэр газар руу ингээд очиж байгаагаа санддаг байхгүй одоо. Тэгээд тэр маань миний ер нь л ингээд энэ салбар руу орж ирэх одоо эхлэл болсон. Тэгээд тэнд нэг 2 сар хийсэн дадлага хийсэн продюсер нэг ах байсан. Тэр төгсөөд сумья ирээрээ чиний ажлын байр бэлэн шүү. Төгсөөд ингээд заавал манай дээр ирээрээ гэсэн. Тэгэл би шууд 4-р курсээ төгсөөл тэр хүн рүү залгаад одоо би ингээд төгсчлөө очих боломж байна уу гэдгсэн чи за хүрээ дээрээ. Тэгээд миний хамгийн анхны ажлын гараа тэнд сая оны цалин аваад ингээд эхэлчихсэн. Тэгээд сая он ч одоо тухайн үедээ бол нөгөө ажил сарын цалин авч ажиллаж үзээгүй хүний хувьд бол амар их юм шиг санагдчихсэн боловч айгүй бага мөнгө авч ажиллаж ирсэн юм л дээ тухайн үедээ.
2022 онд ажилласан Strong Girl Namsun гэдэг төсөл маань болохоор Монголд 6 алттай төсөл байсан. За энэ төсөл дээр би яаж орох болсон бэ гэхлээр одоо манай найруулагчийн баг би 3-4 төсөл дээр хамтарч ажилласан. 7-8 жил ер нь хамтраад ажилласан байсан багт маань тэр жил яг 2 төсөл одоо вижстинер дээр ажиллаж байгаа 2 төсөл орж очсон. Тэгээ тэр төслийн нэг нь байсан бэ гэхлээр одоо Нулимсны хатан хаан гэдэг бас нэг амар явсан драм байгаа. Тэр төсөл тэгээ Strong Girl Namsun гэдэг энэ 2 төсөл зэрэг орж ирсэн манайх тэр. Тэгээд Нулимсны хатан хаан болохоор яг цаг хугацааны хувьд бол биднэрт ингээд айгу жоохон ингээд тохирохгүй байгаадсан. Тэгээ манай ингээд яг нөгөө ажил барьдаг ах маань надад хэлэхдээ за Монгол явах нэг төсөл байна. Яах вэ юм яг надаас асуугангууд нь юу вэ тэрэн рүү л орно штэ хэдүүлээ гэд би тухайн үедээ хэлээд тэгээд тэрэн рүү орохоор болсон шүү сумьяг надад хэлж ийсэн. Тэгэл ер нь тэр үеэс эхлээл яг бэлдэж эхлээл за яаж ийж гээд шууд найруулагчтайгаа танилцаад тэгээ хамгийн гол зүйл нь юу байсан бэ гэхэлэр зохиолч маань одоо Монголын талаар бичгийн тулд Монголын талаарх мэдээлэл айгүй хэрэгтэйсэн. Тэгээ би ер нь зохиолчтойгоо суугаад за Монголд одоо ийм байдаг шүү. Одоо ингэж явах хэрэгтэй шүү. Юуг нь оролдож болох юм, юуг нь оролдож болохгүй юм гэдэг энэ бүх тайлбарыг бол одоо би зохиолчтой хэлээд ерөнхийдөө бол хамт ингээд бичсэн байгаа Монголын хэсгүүдийг солонгос хэсгүүдийг бол мэдээж хэрэг солонгос хэлбэрээр бол бичсэн. За тэгээд энэ төсөл маань ер нь 2 жил орчмын хугацаанд бол үргэлжилсэн маш урт төсөл болсон. За нөгөө хүчтэй охин гэдэг утгаараа бол айгүй хүн 6 алтуудыг бид нар хийж исэн. Тэгээ ер нь бол би чинь яг солонгос талынхаа найруулагчийн багийн одоо туслах найруулагч гэдэг позишн дээр болоод ажиллаад маш амжилттай ажиллаад дуусгасан байгаа. За нэг 16 ангид одоо кино бүтээгдэхүүн дунджаар Монгол мөнгөөр 51 тэрбум төгрөг орчимд бол одоо 1 драм бүтэж байгаа. За тэгэнгүүт тэр дунд нь болохоор яг топ жүжигчин бол сонгогдчихэж ийм хэмжээний хүртэн бүтэн нэг жил хагасын хугацаанд бол драм одоо 16 ангид кино бол одоо бүрэн бүрэлдэхүүнээр бол хийгдээд цацагтаад ингээд дуусж байна. За 2024 он 23 оныг 100-аас эхлээд 24 оны 100 хүртэл бол өмнөдийг зорих зам гэдэг төсөл дээр ажиллаа. За энэ маань 2 орны яг 50% хөрөнгө оруулалттай ийм төсөл болж таарсан. За солонгос талынх нь хөрөнгө оруулагч компаниг бол одоо би ингээд танилцуулаад Монгол талдаа ингээд хамтрах ингээд Монгол тал эхлээд хамтрах санал тавиад би ингээд олж өгөөд ер нь бол энэ 2 газрыг холбосон ийм төсөл болсон байгаа. За маш их юм сурсан төсөл болсон. Яагаад тэгэхээр энэ нь болохоор би анх удаа монголчуудтай 100% ингээд хамтарч ажилласан төсөл болсон. За дунд нь бол ингээд яг л одоо ингээд голлол одоо бас эндээс хэлж байгаа ямиг нь ийшин дамжуулаад эндээс хэлсэн ийшин дамжуулаад ингээд маш юм ойлголцлын маш чухал юм позишн бол би өөрийгөө байсан гэж бол харж байгаа. Бүхлийн авцал гэдэг газар. Билийн бүснээс дотгошоо хамгийн наадлын айл ороход 80 км явна шүү дээ. 저기는 말이다. 지연이 알아차서 전화 미친 소유수니까네. 그래도 저기만 넘어가면 마을이 나오니까 한눈 팔지 말고 북쪽을 향해 곳곳이 가라. Хоёр улсын хамтарсан кино хийхэд бол ер нь соёлын ялгаа маш их байсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Солонгос улсад бол кино урлагийнхаа салбарт бол маш их хөрөнгө оруулалтыг хийдэг орн байгаа. За улсаас нь ч тэр тэгэнгүүт тэр хэмжээгээр маш их хүн хүчний яг зөв системд бол Солонгос улсад бол ажиллаж чаддığım байх гэдгийг би бол Монгол төсөл дээр хараад ингээд ажиллаад ер нь бол мэдэрсэн байгаа. За Монгол киноны хувьд болохоор мэдээж хэрэг нөгөө санхугаасаа болоод өртгнөөсөө болоод ингээд бүх ингээд салбарын бүх ингээд позишнийхаа хүмүүсийг яг ингээд Солонгос шиг тавьж бол чаддгүй байх гэдгийг би харсан. Жишээлбэл нэг хүний олон хүний хийх ажлыг нэг хүн ингээд айгүй хин хийгээд байдаг. Солонгос болонгууд яг л ингээд тэр позишн дээр хүн ингээд тавигдсан тий. За хүл барих хүн бол яг л энэ хүн хөлөө барих хэвээр, камер барих хүн бол камер барих хэвээр ч гэдэг юм. Энэ нөгөө яг зөв системд бол Солонгос орн бол ингээд орцсон байт юм байна. Яг тэгэхээр энэ бас өртөг мөнгөтэйгээ холбоотой байт юм байна гэдгийг бол би маш ихээр ингээд мэдэрсэн байгаа. Монгол уран бүтээлчдтэй ажиллахад яг л ингээд амар гоё юм майндтай
хүмүүс юмсыг санагдсан. Яг залуучууд нь бол үнэхээр ингээл яг л би энийг ингээ хийх ёстой гэдэг нэг хумсар гэдэг юм уу те. Тэрийг бол үнэхээр ойлгоцсон. Яг тэр хүмүүстэй харьцахад бол солонгос хүмүүстэй харьцаж байгаа энэ харилцаатай бол яг ижилхэн байсан. Тэгээд бол үнэхээр ирээдүйтэй маш ингээд мундаг залуучууд юм байна гэдгийг бол ойлгосон. Жохон хэцүү байсан зүйл нь гэхэлэр одоо солонгос өнгөрсөн жил бид нэр солонгосоос 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очиж 2022 онд хийсэн зураг кино төсөл төр маань болохоор ер нь монголчууд нөгөө архийг айгүйх ингээд хэрэгэлдэг. Тэгээд манай нэг тухайн үед ингээд хамт тоглосон жүжигчин маань ер нь бол ингээд арх байнга ингээд уугаад айгүй хэцүү байсан. Тэгээд ер нь ингээд дам зүгээр ингээд яриаг ингээд сонсхолоор Монгол жүжигчид ер нь ингээд зургийн талбай дээр арх жоох уух гэдэг тийм тохиолдол айгүйх байдаг гэд надад өмнө нэг Монгол продюсер хэлжсэн байхгүй юу. Тэгээд ингээд ер нь тэрэн дээрээ ингээд сайн контролтой байхгүй бол хэцүү шүү гэд надад хэлжсэн. Тэгээд тухайн үед би ердөөс итгээгүй. Яагаад тэгэхээр арай үгүй л үдээ солонгосоос одоо ингээд амар олон уран бүтээлчдэрээ ийм төсөл дээр ажиллаж байгаа хүн байж арай ч тэхгүй л үдээ гэж ер нь бол бодож исэн боловч тийм тохиолдлууд айгүйх гарсан. Тэгээд арх ингээд уугаад асуудал үүсгэжсэн тохиолдол ч гэсэн байсан. Тэгээд тэр зүйл нь ингээд одоо хүртэл яг нөгөө кино урлагчийн ингээд өөрөө хөгжлийнхаа ингээд замд яваад байна шүү дээ. Тэгэхээр Монголын кино урлаг минь одоохондоо тэрийг ингээд арай хайж чадаагүй байгаа юм болов уу гэсэн юм бас юм ажиглагдчихсэн. Солонгост хууль ёсны дагуу ажиллаж амьдрах эрхийн визтэй хүн бүр GME-гээс зээл авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ТГ 33 84 68 64 дугаарлуу холбогдож зөвлөгөө аваарай. За ер нь нэг төсөл дээр ойролцоогоор 2-3 туслах найруулагч байдаг. За хамгийн дээдлэлт одоо миний дээр байдаг ах юу гэдэг вэ гэхээр яг бүх ингээд зохиолоо хараад өдөржингөө төлөвлөгөөгөө гаргаад хүмүүстэйгээ ингээд бүх юма яриад зохицуулаад ингээд дараагийн албаны юмыг зохицуулдаг бол яг миний хийдэг ажил яг найруулагчийн баруун гартал. Яг миний ах баруун гар би зүүн гар нь болчдөг гэсэн үг байхгүй. Тэгэл яг найруулагчийнхаа хажууд өрдөөсөө ингээд бүх цаг үеийг яг найруулагчийн хажууд байждаг. Тэгэл өнөөдрийн өдөржлөн төлөвлөгөө гараад ирэнгүүт тэр өдөржлөн төлөвлөгөө бүгдийг аваад сайхан зэгцлээл те одоо энд хэнийг хитэн цагаас дуудах уу яах вэ хөөгээл найруулагчтай одоо сценийхаа одоо дарааллыг яаж авах уу яах вэ за энд ийм асуудал байна тэнд тийм асуудал байна найруулагчаа яах уу гэдэг ингээд бүх юмаа би өөрөө найруулагчтайгаа яриад зохицуулаад тэгээд маргааш ингээд өглөө зургандаа гардаг байгаа. За өглөө зурганд гараад зургийн талбай дээр би хамгийн эрт очдог. Хамгийн эрт очих шаардлагатай байдаг. Би хамгийн эрт очиод яг ингээ кондишн те зургийн авалтын талбай ямар байна, за хин яаж нээж ингээ бүх юма чеклээд найруулагчийг ирэхээс өмнө зураг авах одоо бүх ингээ боломж юмыг бол ердөөсөө яг ингээл өрөөл тавиал за ямар асуудал байна, яах гэж хийх гэж гэдэг юмнуудаа ингээ зохицуулаад зургийн талбай дээр бол ер нь бол би ингээ яг номер 1-ээр ингээ бүх юм ингээ ярьж идэг, бүх хүмүүстэй ингээ харьцаж идэг, юу н асуудал байгаа, яасан ийсэн ингээ бүх юмыг зохицуулаад ер нь ингээ найруулагчийн ингээ хүл гарна яг ам нь болоод ингээ явж идэг. Найруулагч хизээч жүжигчдтэй шууд харьцсан гэхээс ч ер нь бол ингээ одоо ажилчдтай, степүүдтэй бол ингээ шууд харьцдаг. Заавал надаар дамжиж ингээ харьцдаг. Жишээлбэл одоо нэг хүн ингээ зөвлөх гэдээ ирсэн байх юм бол тэр зөвлөх хүнтэй найруулагч ингээ шууд харьцдаг. Надаар ингээд амжилт заавал харьцдаг ч гэдэг юм. Тэгээ би нөгөө нэг тийм хүчтэй пост оруулсан байсан шүү дээ. Мах ингээд нөгөө ингээд хэрч гэдгсэн чинь махны зөвлөх ах махыг тэгж хэрчиж болдгоо сумья гэд надад тэгэхгүй. Тэгэнгүүт нь ахаа энийг заавал ингэж хэрчих ёстой гэд. Тэгээ бүр болохгүй болгонгот нь өөрөө нөгөө нэг бүх юм өмсөд ингээд тэр махыг хэрчижсэн. Байнгын нэг хүмүүсийг ингээд нэг шахсан ингээд нэг урагшаа ингээд явсан цаг хугацааг ингээд хэрхэн яаж хийнэх үү, цаг хугацаа хэрхэн яаж аврах уу гэдэг тал дээр өдөржин ингээд толгоогоо ажиллуулаад явдаг л одоо ийм мэрэгчлэл гэж ойлгодог. За миний жилийн орлого дунджаар 100 сая вон. За 3 их усүрээс бүрдэж байгаа. Эхнийх нь миний үндсэн мэргэжил туслах найруулагчийн ас орж ирдэг цалин. Хоёр дахь нь болохоор бүтээгдэхүүн зуучлал, Монголд одоо сайн чанарын бүтээгдэхүүнийг Монгол руу зуучлах. Гурав дахь нь имлэгийн зуучлал бас байгаа. Яг сайн гэсэн солонгосны имлэгүүд ойр орчмынхаа одоо Монгол хүмүүсийг зуучлаад за тэндээс орж ирж байгаа ингээд орлого гээд 3 их усүрээс бүрдэж байна. Жилийн эцсийн орлого баталтай шүү дээ. Тэрийг 90 сая гаргуулад тэндээс татвар нь 5 саяын татвар тулсан байгаа. Тэгэхээр Солонгос бол ер нь амар өндөр татвар төлдөг. Тэгээд 90 саяар гаргуулсан шалтгаан нь бас нөгөө визний
визийг одоо миний визний ангилал нөгөө сунгуулахын тулд маш өндөр орлого баталж ийж нөгөө олон жилээр ингээд сунгуулах боломжтой ийм байгаа учраас би өнгөрсөн жил бол 90 саяар орлого батлуулаад 15 сая татвар төлсөн байна. За би жилийнхээ орлогыг хуваарлахдаа яг сарын тогтсон одоо нэг өдөр одоо тухайн сарын 7-ны өдөр миний данснаас автоматар ингээд 3 сая вон гардаг байгаа. Энэ маань болохоор 5 жилийн хугацаатай хадгаламж ингээд би байрлуулсан. Тэр нь болохоор хүүтэй урьдчилаад хүүгийнхаа 50%-ийг аваад дараа нь болохоор үлдсэн 50% авдаг юм хадгаламжинд бол одоо 3 сая вон автоматар ингээд татагтаад гардаг. За тэгээд үлдсэн нь болохоор ер нь одоо гэрийн түрээс байж нэ тэгээ машины төлбөр ингээд янз бүрийн зүйлд бол гараад хоол унд хүнс гэ тэгээд үлдсэн мөнгнөөсөө тогтмол яг сая оныг бол одоо Монголынхон данс руу бас ингээд хадгаламж болгоод ингээд хийж байгаа. Тэгээд аль болох баг их орлоготой боломжтой байгаа үедээ бол ингээд хэмжээний хоримтлалыг ингээд үүсгэх ёстой байна. Яагаад тэгэхээр эцэст бол угаасаа хичнээн ингээд хүмүүс мөнгө биш, мөнгө бол юу ч биш одоо мөнгнөөс илүү аз жаргал гэж байдаг гэж хичнээн ярьдаг ч гэсэндээ яг ясамин дээрээ бол мөнгө гэдэг маш чухал байдаг тийм. Тэгэхээр би ер нь бол миний ингээд хувьд эцэст хөшрөөд одоо би хэрхэн яаж амьдрах вэ гэдгээ өнөөдөр бодож одоо мөнгөө ингээд маш сайн зөв зохицуулж хуваарлах хэрэгтэй болов уу гэж бол боддгоо. За мөн Солонгосын одоо уран бүтээлчдийн одоо найруулагч болох, за продюсер болох энэ үе шат болохоор маш юм чанга хатуу одоо маш сайн чанартай боловсон хүчнийг солонгосчууд бэлдэж чаддаг юм байна гэдгийг бол би одоо яг энэ салбарт ажиллаад бол мэдэрсэн зүйл нь юу вэ гэхээр солонгост яаж найруулагч болох, яаж продюсер болох юм бэ гэдэг бол одоо солонгосынхаа 3 том телевизүүд те SBS, KBS, NBC-д тэдний яг зориултын шалгалтыг өгөөд тэнцсэн хүмүүс нь ингээд энэ телевизэд ингэж орж чаддаг. Жилдээ нэг телевизэд ойролцоогоор найруулагчийн мэрэгчлэр гэх юм бол 4-5 хүнийг л ингэж авдаг, шалгалт аваад авдаг байгаа. Тэгэд энэ 4-5 хүн маань шалгалтандаа тэнцээд ярилцлагандаа тэнцээд тэгээ бүр ямар сургууль төгссөн яасан ингээ бүх ингээд энэ зүйл нь окей болоод орох юм бол дор хаяж тэнд 5-7 жил яг зөвхөн энэ нөгөө туслах найруулагч болох хүртэлх процессороо яваад за 7 жил хурдандаа 7 жилийн дараа энэ телевизээсээ хийж байгаа олон ангит киноныхаа одоо би найруулагч гэдэг энэ позишнийг авч иж ингээд тэрнийг сайн хийж иж найруулагч гэдэг энэ тайтлыг ингээд авч байгаа. Тэгэхээр энэ 7 жилийн хугацаанд тэр хүн тэр телевиз дотор үнэхээр бүх юмыг үзээд ингээд туулаад хэцүү бас ингээд гоё бүх зүйлийг ингээд үзэж туулаад ингээд гарч ирдгээ. Тэгээ хөвчлэн солонгос найруулагч болохын тулд ер нь тэр 3 том телевизийг дамжих шаардлагатай болдог. За орчин үед болохоор бас яг энэ гадны одоо гадаа кино одоо компани гэж байгаа тийм кино компаниас ингээд маш сайн ажиллаж байгаа хүмүүсийг хаяадаа ингээд найруулагч болгох юм боломж ингээд гардаг. Тэр нь болохоор маш том продюсер ч юм уу маш том найруулагч ингээд өөрийнхөө төсөл дээр чи миний төслийн би найруулагчийг хийгээч гэдэг энэ санал авч иж ер нь бол найруулагч болохын зам нь ингээ нээгддэг. Тэрнээс биш одоо юу гэдэг би одоо найруулагчийн мэрэгчлэр төгссөн, би продюсерийн мэрэгчлэр төгссөн, би найруулагч, би продюсер гэж бол ярихад бол маш ингээд боломжгүй хэцүү зүйл болдог. Тэгээд би ер нь найруулагчаар төгссөн боловч найруулагч гэж ярьж бол чаддгүй. Би бол байнгын хаанч очсон туслах найруулагч гэж бол ярьдаг. Монголчууд заримдаа ингэ найруулагчаар төгссөн гэлтэнгүүд шууд найруулагч болчтой юм шиг боддог. Гэхдээ энд бол үнэхээр найруулагч болоход бол маш хэцүү замыг ингэ туулдаг За Монголд бол яг суурьшиж ажиллаж амьдрна гэж бол одоогоор бол бодол бол байхгүй байгаа. За бүр цаашлаад ямар нэгэн зүйл Монголд хийгээд ингээд яг юм одоо бизнес ч юм уу ямар нэг зүйл хийгээ өргөжөөд ингээд явах юм бол мэдээж хэрэг Монгол сууршаад амьдрах байх. Гэхдээ аль болох Солонгостой байгаа, Солонгостой бол эндээ бол урт удаан хугацаагаар ер нь амьдрэх гэсэн бодол байгаа. За маш олон шалтгаанууд байгаа. Тэгээ тэрний нэг том жишээ нь гэх юм бол Солонгос улс даатгал гэдэг зүйл бол маш төгс хөгжсөн орн. За даатгалын эмнэлгийн систем болоод үйлчлэгээ бол одоо маш төгс учраас ер нь бол энд өвдөж
хавдаж янз бүр болох юм бол Солонгос улс гэдэг бол маш төгс үйлчлэгийг авч чадах орн юм байна. Эмнэлгийн маш сайн эмчилгээг бол эндээс авч чадах юм байна гэдгийг бол өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгосон. За тэгээд Солонгост визээ заавал ингээд байлгаад Солонгостоо суушаад ер нь эндээ бол ингээд бүх эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг бол авах шаардлагатай байна гэж бодсон. За хоёрдугаар талхлаараа миний мэрэгжил бол Солонгостоо маш ирээдүйтэй бас боломжийн мэрэгжил байгаа. Солонгостой найрлагч болоод эндээ бас ингээд ажиллах бол хүсэл сонирхол маш өндөр байгаа. За энэнийхээ араас бол тууштай явна гэж бодож байгаа. Тэгэхээр Солонгостой суушаад ер нь бол эндээ амьдрнаа.